Ахны ахад та бүхэн энэхүү цэвэрлэгээ гэртээ гард орох материалаар маш бага зардлаар хийж болно. Сайн байцгаана уу эрхэм хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Next Media-гийн зөвлөгөө болон маань эхэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ керамик болон индукцийн плетийн тавцан хэрхэн гэрээ аргаар маш хурдан цэвэрлэх аргыг танилцуулах гэж байна. За ингээд урьдчилан бохирдуулсан тавцан плетгээ хүнсний сод спонж, аюугаагч шингэн, алчуурыг ашиглан цэвэрлэцгээе. Содо маш сайн жиг тарааж өгөөд бохирдолтой хэсгээр дузаан тавьж бас зүгээр өөрийнхөө одоо плеткийн дээр таарсан том алчуураа маш сайн оргоод. За ингээд устдаа алчуураа дээрээс нь эвтэйгээ тавьчихна. Ингээд 15 минут тосны дараа эргэж бас дахиж цэвэрлэх ёстой байгаа. Керамик плетик бол бидний одоо хуучин хэрглэж заншилсан ширмэн плетикт явах технологи нь яг ижилхэн байгаа. Сав голохгүй бөгөөд ямар ч төрлийн сав тавьсан ширмэн улаас чална. Beko брендийн энэхүү керамик плетик нь 3 энгийн нэг сундаг ширмтэй байгаа. Германы алдар Schott Sereng брэндээр хийгдсэн тавцантай. Мөн дээрээс нь хүүхдэд самгаасан touch screen удирдлагатай байгаа. За ингээд 15 минут манд бэлэн болчлоо. Бүгдээрээ цэвэрлэгээ эхэлцгээе. Дараа нь бүгдээрээ зөөлөн спонжоор арчиж цэвэрлэх хэрэгтэй. Тагтаршсан хэсгийг бол зориултын усуу байдаг. Та тэр усуурыг ашиглаад бусаж бас болно. За ингээд спонжоор цэвэрсэн бол дараа нь цэвэрхэн алчуураар бүгдээрээ арчицгаая. За ингээд тавцан плетгийг хэрхэн цэвэрлэх талаар та бүхэн танилцууллаа. Та энэ Beko брендийн тавцан плетгийг худалдан авах хүсвэл Next Electronics-ийн бүх салбар дэлгүүр Next Segment сайтаас худалдан аваарай. Ингээд дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.